4 удаа сонгогдсон цөөхөн одоо туршлагатай эмэгтэй парламентчдын нэг хариуцлагатай энэ салбарыг өмнө авч явж байсан одоо энэ 4 жилд бас засгийн газрын түвшинд авч парламентын түвшинд асуудлуудаа шийдвэрлэж явна гэдэг танд итгэж амжилттай хүсье. Гурван зүйл байгаамаа. Нэгдүгээрт энэ өнгөрсөн онд төрөөс онцлог баримтлах болгон баримтчийг их хурл баталсан. Түүнийг дагаад ойн тухай хууль, холбогдох хуулиудад өөрчлөлт орсон. Уламжлалт бүтээгдэхүүн хийх зорилтоор нойтмо тогтлох эрхийн асуудал яригдсан. Хууль санаачлагч нь бий байгаа юм. Хууль нь батлагдсан. 10 сарын 17-ны өдөр хууль батлагдаад одоо жил болох гэж байна. Байгаль орчны яам холбогдох журмыг гаргаж өгөхгүй байна. Энэ журмыг гаргаж өгвөл одоо манай Хөрөнгө аймгийн Батэлзээ, Уянгаад Монгол Улсын гэрийн модны хэрэгцээний бараг 50% хангаж байгаа энэ сумдын иргэдийн болон нэлээд олон аймагуудын одоо энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн бас хүсэлт байгаамаа. Энийг шийдвэрлэж өгөөч яамд нэлээд удаж байгаамаа. Хоёр тул сая дотор сүрэн дарга хэлж байгаа тусгай хамгаалалтын газар нутгаас зарим газар нутгийг чөлөөлөх асуудал байгаа. Энэ асуудал бол бас та яам дээр очиж өмнө нь яригджсэн энэ асуудлыг бас анхаараасаа гэж бодож байгаа. Гурав тул монголчууд бид нарын энэ нэг гол юм бол усны асуудал байна. Бид нар усны менежмент, усыг дагсан одоо зөв зохистой ашиглалт энэ асуудал дээр бол онцгой анхаарах хэрэгтэй байна гэж ойлгоод байна. Нэг талаасаа эдийн засгийн талаасаа ч агуулга талаасаа нөгөө талаасаа харьлан хамгаалах байгаль орчин талаасаа ч аль аль талаасаа асууж авч энэ 4 жил энд нэлээд том ахс дэвшил гараасаа гэж бодож байгаа юм. Орхон голыг асуудлыг сая хүндж байна. Үнэхээр сэтгэл зовж байна. Яг өнөөдөр орхон гол бас улаанаар урсж байна. Орхон голыг хамгаалах ийм тусгай хууль гаргая гэж бодож байгаа. Их хурлынхаа зарим гишүүдтэй санал солилцоод байгаа. 5 аймгийн 60 гаруй сумаар энэ гол урсдаг. Монгол төр энэ голыг дархлаж орхон дүшээ гэж жил болгон энэнийг шивтэж ирсэн ийм голоо. Тийм учраас энэ голыг одоо бид нар уулуурхаа эрхлэх болон энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах асуудлыг зохицуулах асуудал бол энэ чухал болсон байна гэж бодож байгаа. Монголын хамгийн урт гол. Тийм учраас энэ чиглэлээр бас одоо байгаль орчны яамыг хамтарч ажилласаа би өөрөө банкны ороонд байдаг гишүүний хувьд бас тодорхой хууль санаачлаад гишүүдтэй байсаа ярилцж байгаа зүйл байгаа. Болгоод салбарын яамтай хамтарч ажиллая гэдгээ бас танд хэлье. Та бол энэ туршлагатай энэ олон удаагийн парламент суусан учраас энэ чиглэлд дэмжиж бас энэ бүхэн дээр шуурхай ажилласаа гэж хүсэж байна. Танд ажлын амжилтыг хүсээрэй. За Солоотор гишүүн хэллээ.